Виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд бол яг виртуал хөрөнгө гаргагчид тухайлан зориулж зохицуулсан шаардлага гэж бол байхгүй. Гэхдээ санхүүгийн зохицуулах хорооны баталсан журам болон за виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлж байгаа биржийн тавьж байгаа листинг полисид тавьж байгаа шаардлагуудыг бол хангах шаардлагатай бол байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журмаар виртуал хөрөнгө одоо гаргагч компани төслийн танилцуулга буюу одоо white paper тавьдаг шаардлагыг бол зохицуулсан. Дээр нь нэмээд тухайн одоо виртуал хөрөнгө гаргагчийн эцсийн өмчлөгч, офицер эзэмшигч бол буюу одоо эрх бүхий албан тушаалтанд тавьдаг шаардлагыг одоо ерөнхий байдлаар зохицуулсан байж байгаа. Энэ шаардлагуудыг бол хангах шаардлагатай. Виртуал хөрөнгийг бол олон нийтэд санал болгож худалдахад заавал одоо санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн бирж буюу виртуал хөрөнгө үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж бол санал болгох хэрэгтэй. Энэ хүрээнд бол тухайн одоо виртуал хөрөнгө үйлчилгээ үзүүлэгч биржээс listing policy гэж одоо мөрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн виртуал хөрөнгийг тухайн арилжааны платформ дээр бүртгэх бодлого гэсэн үг. Энэ бодлогыг бол санхүүгийн зохицуулах хорооны шаардлагаар бол бирж нь олон нийтэд одоо өөрийн цахим хугацаар дамжуулан бол нээлттэй байршуулсан байдаг. За тэгэхээр энэ одоо listing policy болон санхүүгийн зохицуулах хорооны одоо журамд заасан шаардлагуудыг виртуал хөрөнгө гаргагч маань бол одоо хангах хэрэгтэй болж байгаа. За ингээ хангасны дараа бол виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгч биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулна. За энэ хамтран ажиллах гэрээг виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох үйл ажиллагаа зохион байгуулахаас жилийн 10 хоногийн өмнө санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэл байдлаар хүргүүлэх бол журмаар тогтоосон байж байгаа.